Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. За ингээд подкаст руу орцгоё. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Өглөө өдөр орой минь шөнийн минь Анука. Өдрийн минь Мина. За өнөөдөр Анука Мина хоёр подкаст хийж байна. За шүн суух хэцүү байна Анука гайгүй юу? Шөнийн нэг цаг сууж байгаа юм шүү дээ баг. Би угаасаа шөнийн болсон. Ер нь манай ажил ер нь 4-өөс эхэлдэг. Тэгээл ажил болох одоо яг ажил руугаа очих цаг магаад бүр ингээд хамгийн бага дээр минимум дээр тавиад унтаж болох хамгийн максимум цагаа тооцоолол тэгээл нэг өдөр болгоныг 5 цагийн нойртой тэгээд шүнжэнгөө уцаа оролтол тэгээл нэг өдөр бүр 1 цагийн нойртой ажил дээр очиж 6 цаг ажилласан чи яг өгчихс. Тэгээд тэрнээс хойш уг нь өглөөний 10 цагаас өдрийн 5 хүртэл ажиллах байсан байхгүй юу? Аха. Тэгсэн чи 8 гэж унтж байгаа. 8:30 мөч гээд тэгээд нэг 9:30 гээд бараг босоод өгч байгаа юм. Үгүй 9 гэж арай гэж босоод тэгээд арай гэж нэг юм мэдж амжаад гүүж мүж бараг юу ажил руугаа бараг очиод тэгээд нэг ажиллаа дуусгачаад орой 5 гээд ажиллаа дуусгачаад 7 гээд унтж байгаа байхгүй юу? Тэгээд шөнө 12-гээс ирчихэж байгаа. Тэгээд цаашаа унтаж чадахгүй амар ядраад байгаа юм хүртлөө. Тэгэл шүнжэнгөө уцаа оролдоод өглөөний 8 гэж унтаад тэгээд дараачийн ажил руугаа явж маагаад ингээл өтөр оног нэг юм сонин нойрны асуудалтай юм явж илээ. Тэгэхээр одоо бараг өнөөдөр нэг цагт бараг миний зүгээр эд актив үе гэж байгаа юм. Актив үе. Тэ at some point ямар нэг засах хэрэгтэй байхаа тий Монгол явчаад ирэх ч юм уу тэр үедээ харин инхүүн ингээд нэг гадаад явахаараа нэг хэсэг ингээд нэг өглөөс ирдэг юм болчтой шүү дээ. Тэгвэл нэг юм нэг их ажил нэг хийгээд бараг өөрийгөө ингээд нойр морой засцсан юм шиг мөртлөө зүгээр өөр газар очихоор яг стандартанд хараад байгаа байхгүй. Тэгээ тэндээ удахгүй тэгээл нойрны асуудалтай удахгүй нэг сар марын дараа тэгээл урт хугацаанд засахгүй бол. Өнөөдөр нэрээ подкаст юуны талаар ярих гэж байгаа юм. Өнөөдөр emotional intelligence буюу одоо сэтгэл хөдлөлийн оюун ухааны талаар ярилцъя гэж бэлдсэн. Тэгээд сэтгэл хөдлөлийн энэ нэг emotional intelligence гэдэг ном байдаг шүү дээ амар алдартай Daniel Goleman гэдэг сэтгэл зүйчин бичсэн ном байдаг. Тэгээд тэрэн дээр юу ярьсан талаар дүгнэж яриад тэгээд бит хоёр юу яана тест хийнэ. Тэгээ бид хоёр IQ хэр өндөртэй хүмүүс байна гэдгийг харнаа. Гэтэ энэ болохоор нөгөө анхан шатны тест ингээд зүгээр л интернетээр байгаа тест учраас амар тийм сериусны бас хүлээж авах шаардлагагүй шүү гэж хүмүүс хэлээ. Би амар юм ядаргаатай. Өрсөлдөхгүй дэтэн шүү дээ. Энэ өндөр гарахгүй бол өндөр гартал ингээд өгч өгөө тий өөрчлөгтэй. Харин энэ бүр 100%-аас шууд ингээд тэдэн хувь өнтер гэж гаргаж ирсэн юм байлээ. Тэгэхээр харж л гоё. Хамгийн гол нь Мина надаас төрүүлээд өгцөн. Тэгээд бахан practice хийж байгаа надтай. Үгүй би ерөөсөө шал амар хамаагүй дараал энэ ихэр боломжтой юм байна гэж харсан шүү. Ямар ч cheat мэт байхгүй. За тэгээ итгэе да. За итгэрээ. За Анука ер нь сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдгийг хэдүүгээр товч тайлбарлавал чиний өнцгөөс юу гэж харж байна вэ? Ер нь EQ чинь болохоор одоо нөгөө IQ-гийн эсрэг emotional intelligence гэхээр одоо сэтгэл зүгээрээ дархлаа сайтай үнийг хэлдэг юм болов? Тийм тий.
тий, ер нь жоохон хэр баргийн юм тэгэж амар ингээл огцон дээш доошлоод ахгүй. Cause they know better. Угаасаа тэгэл нэг юм болоод бүтэхгүй байх юм зөндөл гарна шүү дээ. Тэгэл тэр болгонд бас бүтэхгүй байх гэж ингэж яахгүй. Тэгээ бас хувьдаа амар их юм бодож өөр дээрээ илүү төвлөрч боддог тиймэрхүү хүмүүс юм болоо да. Тэгэхгүй л нэг хүмүүстэй төвлөрөхөөр яг өөр дээрээ ажиллаж чадахгүй. Тэгэхээр тэрийг гоё ингээд зохицуулаад хүмүүсийг ойлгоод өөрийгөө бас хүмүүстэй ойлгуулад юмд хүлээцтэй хандах тэр юу бүх юм л энд байх л та. Ажил дээр ч гэсэндээ хүмүүстэй тааруулж харцах тий. Тэглээгээд бас хүн болгонд нөгөө боломж олгоод өөрийгөө ашиглуулаад захалтай биш зүгээр тэрийгээ бас аягүй хөрхэн boundary аваад тавьчихдаг. Тэр юмудаа зохицуулаад явж идэг. Тиймэр хүмүүсийг emotional intelligent хүмүүс гэдэг юм болов? Аха. Яг тэгдэм билээ. Тэр номон дээр гарч байгаагаар болохоор яг нөгөө нэг юм сэтгэл хөдлөлийн оюухантай хүн гэдгийг нь өөр юм болоод бусдын сэтгэл хөдлөлийг ойлгоо, тий удирдаад ашиглаж чадрыг зөв IQ гэж нэрлэдэг байгаа гэж байгаа юм. Тэгээд ер нь бол 90 оноос урагшаа за манай монголчуудын хувьд бол баг 2010 оноос урагшаа 20 оноос урагшаач байд юм уу. Нөгөө нэг IQ-г амар тийм чухалчилж авч үздэг. Одоо нөгөө IQ өндөртэй л хүмүүс л амар ухаантай хүмүүс гэж боддог. Тийм нөгөө нэг харанхуй бүдүүлэг үе байсан байна. Аха. Тэгээд одоо үед болохоор нөгөө IQ буюу энэ нөгөө нэг сэтгэл хөдлөлийн оюун ухаан чадвар өндөртэй хүмүүсийг ухаантай хүмүүс гэж үздэг болж байгаа. IQ-гээ бас хөгжүүлж болдог гэж байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол ийм IQ-гийн үндсэн 5 юм бүрэлдэхүүн хэсэгтэй. Тэгээд энэ 5-ыг ингээд бүгднгийн судлаад тэ өөр дээрээ ингээд хэрэгжүүлээд бас өөрийгөө амар тийм IQ өндөртэй болгох боломжтой. Юу IQ өндөртэй, IQ өндөртэй гээд бас юун дээр гарч ирчихсэн юм аа. Манай хичээл дээр амар их үздэг байсан юм аа. Emotional intelligence-ийг бол айгүй чухалчлаа нөгөө тэр тусмаа leadership skill тэр. Одоо нөгөө хэсэг дээр одоо traditional уламжлалт үзэл баримтлал юу байсан бэ гэхээр хүмүүсийг нөгөө одоо бүх юм ингээл macro manage хийгээл managing гэдэг чинь нэг төрлийн control гэсэн үгтэй ижилхэн ашиглагддаг байсан. Synonym болдог байсан нөгөө адилхан төстэй үгээр ашиглаж үздэг. Тэгсэн чинь сүүлд нөгөө нэг одоо хүмүүсийн тэр нөгөө нэг юмыг харах үнцэг гэдэг жоохон ингээд угаасаа өөрчлөгдөж идэг цаг хугацаа явахын хэрэг. Тэгээд одоо хүмүүсийг яг ингээд контрол хийх нь буруу юм байна. Тэрний оронд нөгөө хүмүүсийг empower одоо юмыг нь одоо аливаа зүйлийг хийхдээ гаргах тэр сэтгэлтэй мотивац тэрийг нь хөгжүүлж яадаг тиймэрхүү удирдахч хүмүүс бидэрт одоо хэрэг болж байна гэдэг одоо ихэнх нөгөө корпорац одоо компани хүмүүс удирж байгаа мультимиллион тим компаниудыг удирж байгаа хүмүүсийн захирал махирал гэж явдаг хүмүүс одоо emotional intelligence өндөртэй байх ёстой шалгуурууд ер нь хэд гарч ирсэн. Уг нь энэ бол бас Минагийн хэлдэг шиг бас одоо цаг хугацаа явахын хэрээр хүмүүс нөгөө нэг за ийм хүнийг л одоо бид нар одоо илүү үнэлэх хэрэгтэй байна те зөвхөн яг textbook тэр юмыг ингээд цээжлээд одоо тэрийг яадаг юм сэтгэж чаддаг хүнээс илүү бас бусдыг ойлгох чадвар сайтай өдөрдөж хамтарч ажиллаж чаддаг хүмүүсийг нөгөө нэг зөвхөн өөрөө бүх юма хийгээд ах одоо мэддэгтэй биш мэддэг хүмүүсийг өдөрдөж сурдаг тиймэрхүү хүмүүс хэрэг болж байна гэж сүүлд амар их үзээдсэн. Тэгээд ер нь яг зөв. Тэгээд би бас яг уншижсэн чинь нөгөө яг тийм нөгөө нэг IQ өндөртэй тийм лидертэй компаниудыг харахад ажилчдын creativity тий ингээд бүтээмжтэй байдал мэдлэн 61%-аар илүү байна гэж байхгүй нөгөө IQ багтай лидертэйг бодоход тэгэхээр 50-аас илүү хувь нь тэр ажилчин одоо нөгөө үр бүтээмж ихтэй байна уу юу гэдгийг шууд нөгөө нэг дараагийнх нь IQ өндөртэй эсвэл үгүйтэй хамааралтай байгаа байхгүй тий. Яг үнэ. Одоо би бол яг тэрний сүүлийн жишээг бол яг өнөөдрийн хийж байгаа ажил дээрээс үзээд байгаа байхгүй юу. Одоо ингээд би одоо манай подкастыг өмнө сонсч ирсэн хүн байх юм бол намайг зөөгчөөр ажилтгийг бол мэдэх бах. Гэхдээ сонсоогүй хүн байх юм бол одоогоор би нөгөө
жинхэнэ өөрийнхөө яг карьерийнхаа ажлыг хийгээс өмнө зөвхөн төр ажиллаж байгаа. Тэгээд амар олон менежерүүдийн стайлуудыг ерөнхийдөө ойлгож эхэлж байгаа байхгүй юу? За ингээ энэ хүн ингээд ингэж ажилт юм байна. Энэ хүн ингэт юм байна. Миний өмнө ажиллаж байсан нөгөө нэг одоо оффист ажилтдаг байсан тэр experiences бүр шал ондоо байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь тэгээд яг ийм industry-д одоо service hospitality гэдэг industry-д яг тохирсон team management гэж бас байгаад байгаа юм шиг байна. Тэр нь яг нөгөө оффис дээр ажилтдаг одоо арай нэг өөр dynamic байгаа шүү дээ. Тэндээс ингээд шал өөр болоод тэгээ миний хувьд ингээд би тэгж амар macro manage ч юм уу тэгж ингээд шахуулах амар дургу байхгүй юу? Өөрөө нөгөө нэг хийж байгаа юмнасаа би кайф авах дуртай. Ямар ч ажил хийж байсан гэсэн одоо заавал би одоо хүссэн мэргэжлээр ажиллахгүй байгаа ч гэсэнтэй би ингээд half pass хийж бас болохгүй шүү дээ. Ингээд дутуу ажиллаад ингээд дэж болохгүй. Бус хүмүүстэй нэг баг болж ажиллаж байгаа болохоор нэг хүнд бас тэгэж их ачааллахгүй тулд ингээд өөрийнхөө хинжээнд ингээд нөгөө сайн ажиллахыг хүсдэг. Тэгмэд ингээд нөгөө жинхэнэ одоо яг намайг менеж хийж байгаа тэр хамгийн дээдлийн менежер болохоор ингээд өөрөө хинт ч итгэдэг. Тэгэл одоо өөртөө цуг ажиллаж байгаа одоо хүмүүс дундаа ингээд нэг тийм одоо тайтл өгчдөг. Тэгээ тэр тайтлаараа ингээд хооронд нь ингээд алцуулах гад ингээд үзээд байдаг гэх юм уу. Тэгээ өөрийнх нь ингээд хувьд тэр нөгөө нэг одоо менежментийн төвшөнд ингээд хараад үзэхэд дээдлаасаа доошоогоо ингээд ямаа хийлгүүлэн доошоогоо доотлын хүн нь доотлынхаа хүнийг ингээд нөгөө манаж хийгээд ингээд явах юм бол effective байна гэж үздэг төрлийн юм байгаа байхгүй. Гэсэн чинь миний хувьд болохоор хүн болгоны их тэгш байх ёстой гэж би үздэг. Тэнгүүд ингээд нөгөө хинч ямар ч ажил хийжсэн гэсэн ажлаа сайн хийж явах юм бол хүн хүнээрээ хүндэтгэл байж ах хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгээ тэрэндээ амар үнэн ч юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө хүнээс нөгөө нэг жоохон нэг тийм дарга нарын үднээс хэлж байгаа үг мөг нь миний тархиар ингээ ороод шууд гараа авчдаг гэх юм уу. Тэгээ тэр нь ингээд ерөөсөө нэг амар бодор хийгээддэг. Тэгээ бас амар юм олон хүмүүстэй ингэж бас харьцаад ингээд яасан чинь за ийм бас юм байж болох юм байна да гэж одоо л ерөнхийдөө байж энэ дөө ч. Тэгээ миний бүх өнөөдрийн бас ярьж байгаа сэдвэн зүгээр миний одоо явж байгаа амьдралын нэг тэр нөгөө фейст айгу relate хийхээр тиймэрхүү сэдв байна. За тэгээд өөрчлүүлээд хоёлаа нөгөө нэг энэ сэтгэл хөдлөлийн оюуханы 5 үндсэн бүрэлдэхүүний хэсгийг яриа заяа. Тэгээд эхнийх нь болохоор self awareness буюу өөрийн мэдрэмжийг танин мэдэх. Тэгээд хоёр дахь нь болохоор self regulation буюу өөрийнхөө тэр мэдрэмжийг зохицуулах. Тэгээд гурав дахь нь болохоор motivation буюу мотивац. Тэгээд дөрөв дэх нь empathy буюу бусдын оронд өөрийгөө тавих чадвар. Тэгээд тав дахь нь social skill буюу одоо нийгмийн ур чадвар гэдэг ингээд 5 бүрэлдэхүүнээс бүтдээ юм байна. Сэтгэл санааны оюухан гэдэг. Сэтгэл хөдлөлийн оюухан. Одоо хоёул энэ 5-ыг задлаад нэг нэгээр нь өөрсдийнхөө жишээгээр ч юм уу ярил л да. Тэнгүүд өөрийнхөө мэдрэмжийг танин мэдэх гэдэг нь одоо жишээгээр тайлбарлал юу гэж болохоор юм шиг санагдаж байна. Тийм би болохоор ингэдэг байхгүй нөгөө ADHD-тэй. Тэгээд тэрнээсээ болооч тэр юм амар их юм бодоод хит төвлөрөөд ингээ өөрийнхөө тэр нэг бодолтоо ингээд бүр гацчихдаг. Тэгээд тэг хүртлээ ингээд хүмүүсээс тусламж авч чаддгүй төрлийн юм багхгүй юу? Ингээд би жоохон ингээ хэцүү байгаад байна гэд хүн хэлэнгүүт тэр нь ихвчлэн ингээд нөгөө зөвхөн өөрөө тэрэн дээрээ ажиллаж иж нөгөө нэг дээрдэх тийм ер нь төлөвтэй яваад идэг. Яг тэрийгээ ингээд хүнд гаргаад ингээд яг гаргах гоё л доо хаяа. Гэхдээ ингээд хөвчлэн өөрөө нөгөө дотроо бодож за ингэч нэг тайвшрах тийм нөгөө нэг юм төлөвт өөрийгөө оруулахгүй бол бусд хүн хичнээн надад туслах гад би өөрөө тэр тусламжийг авахгүй байх юм бол надад тэр нь тэгж амар одоо хүмүүсийн үг нөлөөлөд байдгүй. Тэгээд найзууд харин наваа тэгээд чи ингээд хүнд ингээд зөвлөгөө өгөхтэй айгуу сайн мөртлөө хүнээс зөвлөгөө авахтай амар муу гэд. Тэгэл ингээд чи тэх юм уу гэд нэг юм гаргалгаа гаргаж өгөнгүүт би ерөөсөө наадах ч би уус туршаад үзсэн болохгүй хэлээ мэлээ гэдэг ч юм дандаа юм пессимистгээр хүлээж авдаг. Өөрөө амар бодож байгаа амар готрон гоцлолтой тэгээд
сэтгэлээр унчих юм бол бүр готрон болчдөг. Тэгээд нөгөө хичнээн тэрийг өргөх гээд өөр бусад хүмүүс хичээгээд ерөөсө болдгоо. Тэгэхээр ингээл тэр awareness чи сая awareness гэсэн шүү дээ. Тий. Тэгж байгаа яг дотроо юу болж байгааг яг тайлбарлахдаа жоох хэцүү байдаг байсан. Гэхдээ сүүлд нөгөө өөрийгөө амар хүмүүст ойлгуулж иж нөгөө хүмүүс намайг илүү сайн ойлгох юм гэж нөгөө ойлгосон болохоор тэгээд жоохон тэрийгээ сайн тайлбарлаж сурах хэрэгтэй болсон юм шиг бас санагдаад хичээж л байгаа. Гэхдээ halfway дээр нэг амар сайн тайлбарладаг гэж бол хэлж чадахгүй л. Тийм сая ингээд юу чисээ хэллээ ш би ингээд даун байх үедээ улам гутранг дээрээ улам ингээл юу болоод өөрийгөө бит ап хийгээл нэг ямарсан улам ондаалаад хүмүүсийн үгийг авдаггүй гэд. Тэгээд энийг чинь одоо self awareness гэж би нэрлэмээр байгаа байхгүй. Одоо чинь хүмүүсийн үгийг авахгүй байгаагаа мэдж байгаа. Ягаад тэгэхээр би өөрөө амар тийм даун байгаа болохоор тий ингээд апсет болцсон байгаа учраас би авахгүй байгаа гэж мэдж байгаа. Гэхдээ би дандаа ийм бол байхгүй. Гэхдээ энэ хүмүүсийн үгийг авж байгаа шүү, сонсож байгаа шүү гэдгээ өөрөө мэдэх хэрэгтэй. Энэ хүмүүс зөв юм хэлж байгаа. Тэ? Тэгээ би зүгээр одоо хүлээж авахгүй байгаа шалтгаан нь би зүгээр л энийг одоохондоо миний тарих руу орох юу алгаа, зай алгаа гэдэг ингээд тэрийг өөрөө ингээд мэдж байгаа бол энэ өөрөө self awareness болчихж байгаа юм л да. Өөр бас нэг жишээ нь гэхэл жишээ нь би одоо ингээл амар юм төвшөртэй мэдрэмж ингээл авдаг байлаа л да хүмүүстэй уулзах болгондоо тий шинэ хүмүүстэй уулзах болгондоо эсвэл том хүрээлэл ингээд танихгүй хүрээлэлд орох болгондоо би ингээл амар төвшөртэй ингээд сандраал байдаг байлаа гэж бодоход яагаад би энийг ингээд сандраад байгаа юм бол хүмүүстэй уулзтаа би яа сандраад байгаа юм бол гэдгээ одоо ухаад тэгээ шинэ хүмүүстэй уулзах болгондоо яагаад вэ гэхээр би ингээ өөрийнхөө танилцуулах гэхээр би өөрийгөө ингээд хүмүүсээр шүүлгүүсгээс айгаад байна тий хүмүүс намайг ингээд жааж хийхээс би үнэхээр айгаад байгаа учраас би олон хүний дунд орохдоо айгу төвшөртэй байд юм байна энэ төр гэж өөрийнхөө ингээд доторхыг мэдчихэж өөрийгөө мэдчихэж тэрийг одоо нөгөө мэдрэмжээ таньж мэдрэх гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ бас нөгөө хүмүүс нэг юм бодогдлоо одоо ингээд хаяа бид нар чинь ингээл нэг одоо хүмүүстэй нэг муудалцах тийм үе гарна штэ. Огцон ингээл лаш аут хийх үе. Тэгээ яг тэр үед ингээд үйл болоо гарцсан. Нөгөө хүнд ингээд очиж байгаа нь болохоор ингээд бас нөгөөний дотор юу болж байгааг сайн ойлгохгүй штэ өөрөөсөө илүү. Тэгтээ ингээд нөгөө за ингээл ингээд яг жоох хэцүү үе байгаа юм байлгүй дээ гээд орхидог ч юм уу тий. Тэгвэл нөгөө хүн дотроо болохоор бодох хэрэгтэй байгаа байхгүй. Би яагаад ингээд нэг уурлах ёсгүй, нэг уралдгүй өөрөө ч нэг тийм уралдгүй байсан юм дээр өнөөдөр яагаад ингээд уралж байгаа. Яагаад ингээд лаш аут хийчихв, яагаад ингээд уйлтлаад байгаа юм бол ингээд байгаа юм бол гэд нэг өөртөө дүгнэлт хийгээд тий. Тэгжиж л нөгөө нэг дараачихаа тэр нөгөө степ руугаа орох тэр ядж. Тэгээ өөрийгөө ч ойлгохгүй байхад нөгөө хүн чи ингээд байгаа болохоор ингээд тайлбарлахаар чинь нөгөө нэг сэтгэл зүйч тэгдэг. Нөгөө юмыг нэг тэгээд найзууд нь юмыг тайлбарлах гэхээр бас нэг өөрийнхөө өнцгөөс бодохоор нөгөө яг нөгөө хүний өнцөг нь шал өөр өдөг ч юм уу. Ингээд нэг юм дотор ингээд яагаад ч нэг юм it's so hard to explain. Тэгтээ ингээд амар complicated хүний дотор. Хоёр дахь бүрэлдэхүүн рүү оръё заяа. Нөгөө self regulation буюу одоо өөрийнхөө мэдрэмжийг зохицуулах. Self regulation гэхээр одоо ингээс одоо сэтгэл хөдлөлийгөө удирдаад те хянах чадварыг хилээд байгаа штэ. Тэнгүүд юу яадаг юм бэ л да хүний сэтгэл хөдлөлийн ингээд энэ тархин limbic юу гэлээ limbic brain гэсэн баха. Тэр нь ингээд шууд хамгийн түрүүнд ажилладаг юм байна л да. Амигдала нөгөө нэг амигдала нь ингээд хамгийн түрүүнд ингээд ажиллаад энэ рационалаар бодхоос өмнө шууд ингээд юм үйлдэл гарч байгаа. Тэгээд тэрийгээ яаж ингээд мэдж арай илүү хурдхан шиг шийдвэр гаргах вэ те илүү зохицуулах вэ гэдгийг бас ингээд өөрийгөө танин мэдснийхаа дараа ингээд зохицуулж болтгол юм байл амар хэм техник юмнууд байдаг. Тэрний нэг нь нөгөө нэг юу штэ те mindfulness exercise. Тэнгүүд нөгөө одоо жишээлбэл ихэнх нөгөө нэг одоо йога одоо хүмүүсийг тайвшруулдаг тэр одоо ямар нэгэн тийм self
ritual. Аха. Тэр нь ихэвчлэн нөгөө нэг яг энтэй mindfulness-ийн тэр дасгалтай холбоотой байдаг. Тэгвэл манай нөгөө сэтгэл зүйч яг яаж тайлбарласан бэ гэхээр яг хүн ингээд угаасаа сэтгэл санаа ингээ амар хэцүү байхангууд тэр чинь зөвхөн тэр моментаа гацчаад move on хийж чадахгүй байгаа нэг үе штэ. Нэг тэрнээс ингээ гарч чадахгүй. Тэрнээсээ гарч чадах тэр нэг дасгал нь болохоор тархин дотроо ингээд нэг үгэн дээр төвлөрөөд тэрийгээ одоо зөвхөн тэр юм л үгээ байнга хэлж ингэж бодонгуудаа дуртай газараа ингээд суудаг ч юм уу, хөвтдөг ч юм уу, амьсгаагаа аваад төгжээд жоохон тэгээд удаан байлгаж байгаа тэгээд гаргадаг ч юм уу тий. Тэр процессыг нэг өдөрт 5 минут заавал юм хэцүү үе дээр биш зөвхөн 5 минут зөвхөн өөртөө зориулж ингэж хийх юм бол хүний нөгөө одоо сэтгэл санааг тодорхой хэмжээнд ингээд нөгөө дээрдүүлдэг өдөр болгоо ингээд өөртөө зориулж юм тархиа ингээд нөгөө нэг юм бодох юмаа ингээд багсгаж байгаа байхгүй. Хитрхи ингээд бид нар юм бодоод ингэчгээр anxiety төрөд байгаа шүү дээ. Ингээд ингэчүүл яана гэдэг нэг тийм айдас. Тэгэнгүүт тэр юм болох гээд ах юм бол ийм аргууд байд юм байна гэдэг нэг юм сурж байгаа нь нөгөө нэг хоёр минагийн ярих гээд байгаа хоёрдугаар степ нь байна та тий. Тийм тэр нөгөө нэг амьсгалаа авч гаргадаг, аваад төгжээд гаргадаг. Тэр бол хамгийн амар нэг техник юм билээ л дээ. Өөрийгөө нөгөө self regulation хийж сурахад хийдэг хамгийн амар нэг арга. Тэгээд одоо жишээлбэл бас нэг жишээ авах. Би одоо ингээд захирлаасаа ингээд амар уулнал амар тийм constructive те яг надад таарсан ингээд аюу гоё критик надад хэллээ гэж бодъё л да. Яг нэг намайг шүүмжилж ингээд яхаас илүү зүгээр нөө фидбек болгоод өглөө штэ. Тэнгүүт нь би тэрэнд нь ингээд би яг одоо тэгээд би ингээд шууд уурлаад эсвэл уйлаад гомдоод те. Тэгдэг. Тэгэхээр би нөгөө self regulation буюу ингээд өөрийнхөө мэдрэмжийг ингээд зохицуулах ямар ч чадваргүй байна гэсэн үг л те. Тэнгүүт энд би өөрөөр тийм зохицуулах чадваргүй нэг юм хийж байгаа бол одоо ингээд яг саяны нөгөө амьсгаагаа аваад төгжээд гаргадаг. Тийм нэг техникийг дахин хийсээр байгаад өөрийгөө ингээд олох боломжтой байгаа байхгүй тий. Дараа нь за энэ захирал зөв имэлчлээ шүү. Би одоо яах вүлээ гэдэг нэг жоохон секунд боддог тий. Тийм болох хэрэгтэй юм шиг байна. Би энийг бас бэлдэж байхдаа яг өөрийгөө тэгж бодож байгаа байхгүй. Яг захирлуудад дандаа тэгдэг. Тийм би одоо бас яг өөрөختөө бодож байгаа байхгүй. Ингээ ажил дээр зөвхөн example ярихад одоо англи Монголтой харьцуулахад амар их юм аллержи байдаг. Тэгээд одоо монголчууд ч болохоор аллержи ер нь багтаахгүй. Бараг хоолны газар оронгууд ингээд ямар нэг аллерги байгаа юу гэж хэн ч асуухгүй шүү дээ. Зүгээр бараг try for yourself and see how it goes. Тэгээд тэгсэн чинь одоо би ингээд зөөгчөр ингээд ажиллаж байгаа. Тэгээд жоохон нэг тийм fine dining тал руугаа болохоор ингээд тэр аллержиг бол маш serious хаж үздэг байхгүй юу. Тэгээд яг хөө тэр аллержигаас болоо одоо жишээлбэл би аллержиг нь асуухгүйгаас болоод тэрнтэй хооллох юм бол би шорон явах байхгүй юу. Тэр хүн үхээд тэгээ би шорон явах байхгүй. Тэгээ ер нь it's like so important. Тэгээ Монгол одоо white хүмүүс ихэвчлэн одоо амар их аллержи байдаг. Одоо lactose intolerance ихтэй байдаг, gluten-ний аллержитэй байдаг. Монголчууд тэр чигээрээ гурил иддэг. Англид хүмүүс gluten free гурил иддэг. Тэгээд ингээд яхангууд тэнгууд манай би нэг удаа менежер одоо яг тэр үед яг юу болсон бэ гэхээр тархин дотор ингээд амар олон юм ингээд одоо ингээд цугларсан байх. Та нар ингээд нөгөө энэ diner dash гэдэг тоглоом тоглож ирсэн үү? Юу лээ нөө бургер хийдэг үү? Тий. Зөөгч хийдэг. За тэр яг бургер хийдэг нь яг нэг юм. Гэхдээ яг зөөгч хийдэг нь яг тэрийг тоглосон байхгүй одоо нэг ширээ рүү очиод хүссэн юмыг нь аваад буцаагаад аваачаад хоолны юуг нь аваад ингээд нэг яадаг нэг тийм тоглоом мэднэ. Яг тэрнтэй яг адилхан амар олон юм зэрэг амжуулдаг байхгүй юу ингээд одоо
одоо ширээн дээрх одоо ус мусных нь одоо хэр хоосон байгааг нь харна тий. 3-1-тэй ах юм бол очиж 3-2 болон дүүрэх хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо тэрийг нь анзаарахаас гадна 3 корсол идчих явах юм бол нэгийг нь эхлээд өгчөөд 2-ын хийгээсээ өмнө 5-ын дунд нь солино гэдэг ч юм уу. Одоо нөгөө бүр ингээд нэм бүх юмын нарийн яж ах хэвээр. Тэгээд жоохон яриа мэрэн одоо ингээд айгу флоу ихтэй ингээд хүмүүс ингээд юм яриад иж хахтан дундуур нь очиод яриаг нь салгаад иж бас болохгүй шүү дээ. Тэрийг нь бас анзаарч байгаа байхгүй. Тэгээ ийм юм анзаарч ингээд ер нь ажилтдаг байхгүй би. Тэгвэл нөгөө тэнгууд ингээд яалтчгүй айгу олон хүмүүс ширээ мөрөө ингээд анзаараад эхлэнгүүт анхаарал ингээд бүрэн төвлөрч чадхаа бас хаяа болчдөг. Тэнгууд ингээд хоолны газар ингээд одоо тэнгууд хоол ингээд авахаас өмнө эхлээд бид нар нөгөө эхлээд стартер өгөх хэрэгтэй байхгүй юу? Офер хийх хэрэгтэй. Тэгээд авах юм бол бид нар ингээд шууд сенд хийждэг одоо fire хийхт командын хүртэл өгөн заяа хизээ. Тэгээд тэр нь хизээ ирэхин төлөвлөлөө толгоон дотроо ширээн дээр очих хугацааг нь өөрөө төлөвлөн шүү дээ. Очихгүй ингээд удах тийм процесстэй хооллох юм бол тэрийг төрүүлээд явуулцдаг байхгүй. Тэрнээс өмнө дараа нь хурдан гардаг хоолоо араас нь явуулдаг ч юм уу тий. Тэгэж айгүй их юм бодож ингэж нөгөө нэг юм хийдэг. Тэгсэн чинь хүмүүс ингээ орж ирээ тий. Би стартерыг нь офер хийгээд эхний хоолоо ингээд явуулахаасаа өмнө би аллержиг нь асуух хэрэгтэй байсан чинь мартцаад явуулчингуудаа аллержитай юуг асуусан чинь аллержитай болж таарад. Тэгээ нөгөө стартерд нь тэр аллержи байхгүй л дээ. Гэхдээ би төрүүлээд аллержи байх юм бол менежерт шууд эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тэр менежер нь одоо зохицуулаад тэр хүний хоолнд юу орж байгаа гэдгийг бүгдийг хянах хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь би тэрийг явуулсныхаа дараа би нэг ингээд яачлаа гэж манай менежер уурлаад тэгээд ингээд this is so important те чи ингээд яачлахгүй ерөнхийдөө ингээд надад ингээд шууд direct feedback тэр амар завгүй юм puzzling environment надад тэгээ хэлж байгаа байхгүй. Би тэр ингээд pressure-ыг ингээд авч чадахгүй би тэр чифтэн дээр уйлсан байхгүй. Энэ уйлсан нь болохоор яг ийм юм 3 удаа давтагдаад 2 дахь давтагдаад тэгээд тэр бүх юмнуудыг 3 удаа надад ингээд нөгөө нэг шууд ингээд яаж аахгүй like this is not acceptable гэл ингээд одоо нөгөө яг ингээд нэг хүүхдэд цагинж байгаа юм шиг байгаа цагнаа. Тэгээ би тэр үедээ тисгүй уйлж байгаа байхгүй ингээд өөрөө би ингээд хүн хөвчүүл яана гэдэг тэр нэг айдас те би ингээд ерөөсөө ийм олон хүмүүст ингээд үйлчлэх гэхээр миний тарих бас ингээд арай бэлэн биш байна амар завгүй байна амар pressureтэй тэгээ дээрэс нь энэ хүн ингээд надад хэлээд байгаа нь doesn't help the situation at all гэж бодож бас бодож байгаа байхгүй тэгээд уусаа тэр үед тэр агсан алдаа чинь болохоор би шууд мэдээд хэлж байгаа штэ. Тинэшгүй бол нөгөө нэг өгчөөд дараа нь ингэж мэдж байгаа юм биш. Тэгээ ингээд тэгээд хахад хүртэл яагаад ингээд надад ингээд байгаа юм бол тэгээд байгаа юм бол тэгээ би тэр үед ингээд уйлж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр чинь бас нэг регулейт хийж чадахгүй шууд уйлж байгаа нэг юм байхгүй. Толгоон дотроо би регулейт тэрийг яаж хийж чадах байсан бэ гэхээр одоо ер нь ингээд бодоход тэрэн шиг юмнууд одоо тэрнээс хойш зөндөө гарсан байхгүй. Гэхдээ би ерөөсөө уйлаагүй. Ингээд нөгөө хүн угаасаа яг ингээд нэг юм ингээ хэцүү юм ингээ болонгууд анхны удаа ингээд авахаар угаасаа тэрийг яаж нөгөө нэг ойлгохоо мэдэхгүй ингээд угаасаа үл гарч байгаа байхгүй. 2-р 3-р болонгууд тэрнтэй яаж нөгөө нэг дийл хийхээ хоёр нөхөдөө сурж байгаа. Тэг яг нөгөө хүмүүс яг тэрэн дээр ингээд нөгөө өөрсдөн дээр амар give up болоод идэж санагдаад байхгүй ингээд. Эхний удаа ихтэр ингээ угаасаа юм болгох хэцүү шүү дээ. Одоо ямар супермен бүх юм дээр бас байх ёстой ш. Тэгэл алдаа гаргаад ингэнгүүт нөгөө хүмүүс тэр нь ингээд татагдаад ингээд яхангууд тэр нь сүултээ алдхаа болоод ингээд error free болж байгаа байхгүй eventually. Тэгээ яг тэр процесст очих нь хэцүү гэдгийг хүн болгон бас ойлгоод ингэчих юм бол өөртөө тэгж амар хатуу андаал тий би ингээд амар алдаа хийчлээ гэж амар бодохгүй хаа. Тэгэхээр it's something зүгээр би энэ experience ярмаар байсан юм зүгээр. Ийм юм болдог угаасаа хүн болгоны амьдралд угаасаа болдог л ингээд нэг олон юм төвлөрөөд ингээд найзуудтайгаа муудалцах үегаа найз залуу ихнэр одоо хүүхэд өдөртэй гэж муудалцах үегаар нь тэгээд эхний удаа ихтер угаасаа яаж хүн дийл хийхээ мэдэхгүй байдаг. Тэгээд 2-р 3-р тэгээд сайжирна гэд
сэтгэл санаагаа бас амраагаад ингээд явал зүгээр юм байна. Тэгж бодлоо. Тийм. 3 дахь руугаа орох уу? За 3 дахь. За 3 дахь нь болохоор self motivation буюу одоо өөрөө өөрийгөө мотивацжуулах, идэвхжүүлэх одоо урам зоригтой болгох тий. Чадвар гэдэг жагаа. Энэ нь болохоор одоо жишээ нь ингээл би өнөөдөр амар юм даагуур энергитэй байна гэл би ингээл ажилламааргүй байна гэдэг ч юм уу. Гэхдээ миний ингээл хийх юм дедлайн ингээд улам ойртол байгаа тий. Тэгэл би тэрийг мэдсэн ч гэсэндээ ингээд ёо миний энерги муу байна гэд ингээд чадахгүй өнгөрөх юм бол тэр чинь бас нөгөө ийгүү багтаагийн шинж гэж байгаа байхгүй юу? Ийгүү өндөртэй хүмүүс болохоор одоо жишээ нь яг эргээр өөрийгөө тий ингээл за дедлайн ойртоод байна. Би өнийг ингээд одоо хийчих юм бол миний одоо нэгдүгээр сэтгэл амарна гэж бодд юм уу тий өөрийн ямар нэгэн аргаар тэгж мотивацжуулах тийм хүчтэй байхыг тэр чадварыг хилээд байгаа юм байна л да. Би жишээлбэл энэ дээр амар гайг баха гэж бас тий. Би self motivation хийхдээ өөрийгөө айгуу дэжгүй гэж боддог. Тэгээд би нөгөө нэг явцыгаа амар хэцүүг нь мэдж байгаа. Тэгээд явцраа ерөөс өнгөдөг байхгүй юу? Айгуцсан. Project эхлүүлээ гэж бодоход шууд ингээд төгсгөлийг нь хардаг. Энийг хижүүл би ямар үр дүнтэй байх вэ гэдгийг би эхлээд олоод харчих юм бол тэгээд юун дээр ажиллахад амар зүгээр дэжгүй болчтой. Арайд тий. Яг visualize хийж байгаа чанар байхгүй юу? Одоо хүн ингээд нөгөө угаасаа юу юм шиг байгаа. Нөгөө амьдралаас дандаа meaning хаах гэдэг гэх юм уу? Бүх юмн дээр тэнгүүд нөгөө зөвхөн meaning өгж байгаа юмдаа хүн хөдөлж чаддаг. Уусаа ямар ч meaningful биш байх юм бол зүгээр цагаа өрөөд ингээд байж гинэ гэж бодохоор хүнд ингээд тэрийг хийх хүсэл угаас төрдгөө юм шиг санагтаад байгаа. Одоо би жишээлбэл одоо энэ зөөгчийн ажлыг хийх болсон бас шалтгаан нь болохоор ингээд зөвхөн мөнгө хэрэгтэйгээсээ илүү бас хүмүүстэй харилцах скиллээ сайжруулах зорилготой хийжсэн байхгүй юу? Тэгээ одоо тэр ажилласаа би өнөөдөр ингээд сүүлийн өдрөө хийгээд гарч байгаа шүү дээ. Надад харамсаад байх юм байхгүй болчихж байгаа байхгүй нөгөө анханасаа ороод хийхдээ нөгөө нэг мэдээ гэж утсан бүх юм мэдээд авцаа одоо тэнд хийдэг бүх одоо хоол моолных нь нэрийг нь Япон юм уу нэртэн цаг бүгдийг цээжилсэн хүмүүст үйлчлэхэд одоо яаж харилцуул хүмүүст л таарад идэм юм тэрийгээ ч ойлгоцсон. Тэгээ хүмүүс яаж одоо ийм газар ороод бие яаж ашиглаж байгааг би хармаар байсан. Тэгээ тэрийг харцсан. Тэгээд ийм нөгөө хүмүүстэй бас нөгөө одоо манай дээр нөгөө амар менежертэй ажиллаад нөгөө ийм хүнээс ингээд direct feedback аваад сурчж байгаа байхгүй. Тэгээд ирээдүйд ингээд нөгөө яг ямар ч газар орсон надад ингээд амар одоо ингээд direct иймэрхүү feedback авах юм бол би ингээд зөв газар орчоод буруу reaction үзүүлж болохоор байсан байгаа байхгүй. Тэгээд энэ газар ажиллаагүйсэн бол тэгээд ингээд их юм сураал ингээд явж байгаа юм шиг санагдаад. Тэгэхээр ингээд нөгөө уус meaning өгж гинэ гэдэг чинь нөгөө өөрийгөө мотивейт хийж байгаа хэлбэр хаа. Тэгээд чи хэрэггүй гэж бодсон бол анхнаасаа энэ ажил хийхгүй үстэй. Тэгэл залхуураал ингээд явах байсан баг. Чамд хэрэгтэй юм сурж байгаа гэдэг утгаараа л бүх юмнуудаа амар сайн хийх хүссэн баг л та. Тэгэл нөгөө visualize хийгээд үр дүнгийг харчж байгаа болохоор за би нэг хичээх хэрэгтэй юм байна гэдэг. Тийм. Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. За дөрөвдөх бүрэлдэхүүн маань empathy буюу бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар. За энэ бол угаасаа ярианаас ойлгомжтой, бусад нэрнээс ойлгомжтой. Тэ бусад хүмүүсийг хэрэг ингээд ойлгож чадах чадвар. Энэ болохоор нөгөө ажлын байр марин дээр ажлын байр ямар нэгэн угаасаа хүнтэй харилцаанд угаасаа амар чухал болчих юм л та. Тэгээд empathy өндөртэй хүмүүс бусад хүмүүстэй ч гэсэн найзалж нөхөрлөж бусад хүмүүстэй ингээд meaningful харилцаа үүсгэхдээ бас айгүй амар өндөр байдаг учраас нийгмийн статусын хувьд бас амар дэжгүй ингээд хүмүүсийн фидбек айгүй дэжгүй фидбекүүд авдаг юм байна л та. Би ингээд empathy бас амар боддогсан байхгүй юу? Би өөрөө empathy амар өндөртэй гэж боддог байсан. Гэтэ ингээд бас л бодоод байхад айгүй дутмаг юм шиг байгаа юм. Тэгээд наач тэгвэл self awareness шүү дээ. Харин яг одоо ингэ болоод эхлэхэд self awareness болоод ирэнгүүт тэрэн дээр ажиллах боломжтой болж байна.
Тэгээд харин яг зөв ажиллах боломжтой гэж бодонгууд нөгөө ямар техникүүд байна гэд эднийг харж байхдаа харж байгаа шүү дээ. Тэнгүүд хамгийн түрүүний юм нь бол active listening гэж байд юм байна л да. Тэнгүүд яг ингээд үр өгөөчтэй сонсох те. Хүн юм ярьж байхад зүгээр энэ хүнийг араас нь би юу гэж хэлэх вэ гэдэг юм боддог байгаа байхгүй юу. Ингээ юм ярьж хат дөнгөж ихний өгүүлбэр нь хоёр өгүүлбэр нь ингээл сонсож байгаад би энэ дээр ямар комент хэлэх вэ гэж бодож эхлээд тэгээ үлдчихэж байгаа нөгөө нэг яриануудыг ингээ сонсохгүй чихний хажуу өнгөрөөдөг ч юм уу. Зөвхөн нэг хэл сонсдог ч юм уу тий. Тэгэж мэгэж ингээд боддог байгаа байхгүй юу. Тэгэхээр бас ингээд яг эн чинь бас шууд хийхэд бас хэцүү л ажил юм билээ л дээ. Тэгээ нэг жоохноор тий ингээд өөрийгөө би энд жааж хийж эхэллээ шүү гингүүт гэдгийг анзаарчих юм бол тэрийгэ бойлоод яг active listening хийж эхлээд тий. Тэгэж practice хийж болох юм билээ. Тий би бас ер нь өөрийгөө бас empathy айгу сайтай хүн гэж ер нь боддог байсан байхгүй юу. Тэгээд эсвэл тэгж боддог байж байгаа тэрэндээ итгэцэн байж байгаа. Тэгээ одоо ингээд яг хамаагүй болцсон ч магадгүй л дээ. Хүмүүсийг цаавал ойлгох шаардлагагүй байна гэж бодсон ч магадгүй. Яг ямар мэдхгүй. Гэхдээ би ингээд хүнийг ингээд сонсож байхдаа яг чамтай адилхан юу гэж хэлэх үү гэж амар боддог. Гэхдээ нөгөө нэг ADHD-тэй болохоор тэр юм уу. Хүнтэй ингээд юм ярьж байгаад одоо хүн өөрийнхөө experience-ийг ярина штэ. Тэнгүүд би тэрэн дээр нь ингээд нөгөө нэг дүгнэлт хийхээс илүүтэй би ингээд өөрийнхөө юм ярих гэдэг нэг тийм юм байд. Тэгээ анзаарсан байхгүй. Одоо ADHD-тэй хүмүүс тэгвчлэн байдیں۔ Гинэ. Одоо ингээд чи одоо жишээлбэл ингээд чамд нэг юм тохиоллоо гэдэг ингээд ярина штэ. Тэнгүүд чиний experience дээр ингээд би төвлөрч ингээд чиний зөвхөн юмыг ярихгүй одоо надад бас юм тохиолдсон гэж нөгөө хуваалцж байгаа нь нөгөө хүнээс илүү би гэдэг байгаа юм шиг хүмүүс бас хүрдэг гэж магадгүй гэж бодсон. Тэгээд яг хөө тэрийгээ бас таруулаад явахгүй бол бас ихтэй нөгөө минагийн хийдэг нь бас буруу юм биш аахгүй нөгөө active listening хийдгүү одоо ингээд дараа нь юу ч хэлэхээ боддог нэг юм хэлэх хөвгтэй байна гэдэг чинь бас it's a good thing. Ингээд хүн ингээд өөрөө амар юм ингээд experience ингээд яриад би надад ингээд юм хэцүү юм болчих нэг чинь тэг чинь ингээд ярангууд хаастай ойлгож чинь ингээд байгаа яг идон нөгөө үндэ болохоор ингээд нэг ойлгохгүй байгаа юм шиг бас хүрч магадгүй. Тэгэхээр ингээд нөгөө өөр тохиолдсон юм чинь бас нөгөө сонсморч гэж магадгүй шүү дээ. Тэгжээч нөгөө нэг миний явж байгаа юм чинь би яг ингээд юу ганцаараа биш юм байна гэж боддог ч юм уу. Тэгээ энийг яг ингээд голдон гоё ингээд тааруулах чинь бас нөгөө нэг айгүй их шатаад байгаа байхгүй. Баян ингээд бас өөрийгөө яриад хар чинь ингээд ямар ядаргаатай юм бэ гэж бас бодсон шүү дээ. Тийм. Яа. Гэхдээ empathy бол ялтчгүй амар сонирм бас зүйл юм ээ л дээ. Тийм. Өгөр ус тайлбарлах тэгээд хэцүү. Тэг ингээд зүгээр ингээд хайнгууд одоо бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож хүндлэх те бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх ийм чадрууд гэдэг байгаа байхгүй юу. Тэгвэл яг эднэрийг ингээд бодонгууд би ойлгож байгаа хүндэлж байгаа гэж боддог таахгүй те. Яг үүндээ бас болохгүй л байгаа байхгүй юу. Яа. Одоо тэгээд ойлгоод байлаа гэд бас заавал тэр хүний хэл зөв гэсэн бас биш шүү дээ. Тэгээд зөв гэдэг бодол бас нөгөө нэг амар буруу юм шиг байгаа. Одоо нөгөө би одоо ингээл нас явахын хэрээр гэх юм уу одоо хөгшин чишэлтэй. Тэгтээ сурч л байгаа. Тэгтээ 16 15 таахта юу боддог байсан бэ гэхээр энэ яг миний зөв байхад энэ хүн өөрөө зүтгээд байгаа юм бол гэж амар их боддог байсан байхгүй юу. Тэгээд миний хувьд бол тэр үедээ зөв л байсан. Тэгтээ ингээд нөгөө нэг зөв гэдэг гэж бодоод зөвлөх гээд байгаа бас шалтгаан нь бас буруу байгаа байхгүй нөгөө хэний ч зөв биш шүү дээ одоо нөгөө ертөнцийн хууль явгаар ингээд тий нөгөө хүн угаасаа ингээд хардаг нэг амьдралыг хардаг нэг тийм үнцэг байгаа би бас хардаг үнцэг байгаа бит хоёрын ингээд харж байгаа юм дундаа нийлэх харж байгаа юм яг өөр бид хоёрт илэрхийлэгдээд янгууд нөгөө хүмүүстэй буруу нөгөө зөвхөн нэг үгээр илэрхийлэх хэрэгтэй юм шиг бодогдоод тэнгууд нөгөө нэг үгийг бодлыг нөгөө нэг сценарио ч юм уу заавал нэг үгээр тайлбарлах албагүй хүн болгоно нөгөө өөрөөрөө бодцсон байдаг тэр нь тэгэл нөгөө нэг хоёулаа
нөгөө нэг заавал ингээд тэсэлдэх ёстой гэсэн үг биш. Зүгээр нэг нэг юмний өөр хоёр өнцөглөл юм шиг байна гэж хараад тий. Тэгэл нэг бусдын бодлыг тий бодлыг хүндлэн гэдэг нь бас заавал авах ёстой ч гэсэн үг биш. Зүгээр яг л ингээд нэг юм тааруулаад өөрөө тэгээд юу бодож ин чиний бодол бол өөртөө зөв штэ. Тэгэл тэрийг бас ингээ ойлгоод хүмүүст бас зөв одоо өөрийг нь тайлбарлах боломжийг олгоод өөрөө бас өөрийгөө тайлбарлах тэр нөгөө нэг safe space-ийг үүсгэх тэр ингээд ийм мэдгүй надад бол бас EQ бол бас хүн санагдчих шүү empathy юм. За тэгээ хамгийн сүүлийн бүр хүндрүү арай заяа. Миний хувьд бол амар хүн гэж би бодож байна. Сүүлийн бүрэлдэхүүн нь болохоор social skills буюу нийгмийн ур чадвар. За нийгмийн ур чадвар нь болохоор угаас мэдээж нөө бусдад харилцах, тэгээ харилцаагаа үр дүнтэй хөгжүүлэх тийм чадварыг хэлж байгаа. Тэгээд энд нь болохоор угаасаа багийн ажиллагаа, харилцааны үр чадвар тэгээ ингээл бүхэл тийм social skill-үүдийг ингээд орно. Миний ярихад надад амар хэцүү байхгүй. Ягаад тэгэхээр би ингээд өөрийгөө бас амар social skill үнэхээр муутай гэж би бодож байгаа гэж. Бас л тэгвэл яаж ч нүсгтэй. Яа, тэгтээ ингээд харсан чинь миний зүгээр self awareness те self awareness л өндөр байднаас бос нь бүгд рүү умаач гэж байгаа юм байна шүү. Тэгээд яг хоо social харилцаа гэдэг надад амар хүнд байдаг. Тэгээд даа ялангуяа ингээд энэ ковидос хойш бүр амар сонирн болсон заяа би. Ковидос хойш ингээд карантин нэлээд орчиж байгаа. Тэнгүүд бас ажил амьдралын үүднээс амар олон ажлууд ингээд ремоут болоод эхэлчихэж байгаа. Тэгээд офис руу явахгүй. Би одоо жишээлбэл гэрээсээ ажилладаг. Тэгээд ингээд би 7 хоногийн 7 өдөр гэртээ л байдаг гэжсэн тэ нөхөртөөгөө л ингээл ярилцсан тэгэл найзтай хаяа ярилцсан. Тэгээ би яг шинэ хүнтэй ингээд уулзах тийм тохиол нэг амир өөртөө гаргадаг үл юм бол гарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм нөгөө нийгмийн тэ чадвар нь нийгэмтэй харьцах чадвар үнэхээр өгсгүй байгаа байхгүй. Тийштэй одоо хүсэхгүй болохоор ингээд чи хүмүүстэй зовоолцох ёстой гэдэг юм гаргаж байгаа чинь чи бас ингээд духгүй байгаад байгаа байхгүй. Зарим хүн тэр чинь нэг уусаа байглаараа үүсэж байгаа сэтгэл ч гэдэг нэг хүнтэй уулзмаар юм гидэн хөдлөхтэй. За энэ occasion-ыг үүсгий та гэж бодож байгаа нь ингээд зөв хэрэгтэй болохоор ч юм уу те за би энэ дээрээ ингээд идэг та гэж үүсгэж байгаа бас нэг өөрийгөө хүчилж байгаа нэг хэлбэр юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Би одоо ингээл одоо амьсгалахын тулд заавал цэжэрээ нэг ингээд нэг тэдэн минут хэдэн секунд амьсгалаад гаргаж явах хэрэгтэй гэж бодохгүй шүү. It comes naturally. Яа, тэгээ сошиал харилцаа чинь тэгэл ажил дээр найзуудын харилцаа хичээлд явдаг бол тэгээ сургуулийнхаа хүмүүсийнхаа харилцаа тэгээд иймэрхүү юмнуудаа regulate хийх гэдэг чинь бас тийм амархан бас юм биш л дээ тий. Нөхөртөөгөө харилцаа ингээл жишээ нь нийгэмдээ харилцах чадвар ингээл сайтай байх юм бол за гэр бүлийн хооронд мэдээж сайн гэхдээ бас ингээд үнэхээр карьер бодолтой тий одоо бид нэр 20 их настай хүүхдүүд гэдэг бас өөргөө хүүхнүүд энэ үе дээрээ ингээд амар сайн энэ чадвараа хөгжүүлж чадах юм бол айгуу дээр байгаа байхгүй юу. Одоо ингээд шал танихгүй хүнтэй уулзаал яаж яриа эхлүүлэх үү те ингээд хүнтэй ингээд шайлуу ингээд те юмуд яриад өнгөрөхөр чинь дараа нь тэр чинь meaningful relationship үүсэхгүй шүү дээ. Тэгээд тэрнээс энэ хүнээс ямар утгатай ямар гоё харилцаа үүсэж болох уу. Эндээс нь би юуг нь аваад энэ хүнтэй дараа нь харилцаж болох уу. Дараа нь ажлын ингээд уулзалтан дээр те дахиад харилцах холбоо тогтоодог ч юм. Тиймэрхүү юмнуудад айгуу чухал чадвар байгаа байхгүй юу. Тэгэл ядчил ингээл хүн рүү хараад хүний мэд рүү хараад ярьдаг эсвэл инээдэг минээдэг байж сурах хэрэгтэй байгаа байхгүй тий. Йоо надад ч юм бүр яг яаж одоо ингээд тэр чин бас энэ яг сошиал харилцаа юу надад ингээд бас амар конфликтинг байгаад байгаа байхгүй. Хүмүүстэй харилцах чадвар
инээмсэглэх нь ингээд бас гол юм үүрэг гүйцэтгэдэг байгаа байхгүй. Одоо би ингээд ажил дээр одоо ингээд төсөөлөл л та би одоо зөөгч хийж байгаа тий. Хүнээс ингээд хүнтэй ингээд харилцаж байхдаа би ингээд ганцхан төв царай гаргаад харцах юм бол би айгүй cold юм шиг харагдах байхгүй. Тэгэд ингээд инээмэргүй хахад бас инээхэр чинь ингээд it doesn't come naturally. Тийм шүү дээ. Тэгээ хүмүүс ингээд яг ингээд бас service industry-д ажиллахаар чинь бас ингээд хүмүүнийг дуртай дургүй инээсэглэх тэр юг бас үүсгэж байгаа байхгүй. Одоо манай ажил дээр жишээлбэл нэг охин байгаа байхгүй юу. Тэгээд тэр охин ингээд шинээр ингээд ажилд орж ирж байгаа. Тэгээд манай өөр нэг ажлын нэг ихч одоо тэр охиныг ингээд ярьж байгаа байхгүй. Надад амар snobby санагдсан гэдэг. Тэгээд I don't like her гэдэг хэцдэгсэн байхгүй. Тэгээд би тэр охиныг ингээд анзаарч байгаа байхгүй. Яагаад тэгэж нэрээ надад бас ингээд нэг тийм амар welcoming санагдаг байхгүй. Тэр охины гаргаж байгаа үйлдэл дээр гэл ингээд бүх юмнууд нь нэг тийм дотор ингээд нэг тухтай байж чадах төрлийн хүн биш юм шиг санагдаа. Тэгээ би ер нь анзаарсан чи тэр охин ерөөсөө ингээд хүнтэй ярихтаа инээдгүй мэлээ. Тэгээд нөгөө одоо хүн ингээд өөртөө юм ярих юм бол ингээд яриаг нь ингээд сонсохгүй өөртөө хараад идэх ч юм уу те. Тэгээд энэ нөгөө нэг юм хүний нөгөө биений хилэмжээс нөгөө хүн яг ингээд энэ хүн надад нэг л таалагдахгүй байна да пиктэй яагаад гэдгийг нэгсээ ойлгохгүй байна гэж бодож байгаа. Бидний нөгөө нэг юм нөгөө одоо surrounding ажиглах тэр нөгөө нэг юм тархины нэг үйл нэг юм ажиллаад байгаа шүү дээ. Тэр нь ингээд тэр клүүнүүдийг ингээд бид нар авчиж байгаа байхгүй. Өөрсдийн нөгөө нэг consciously биш яг unconsciously тэр мэдээллийг аваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө тэрийг ингээд хамгийн эхлээд ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Одоо эхний юундэ одоо ингээд тэр охины оронд байсан бол би яах гэсэн бэ гэхээр окей би энэ хүмүүстэй тодорхой хугацаанд бол ажиллана. Тэгэхээр ингээд нөгөө having good relationship with these people would make my job easier байхгүй. Тэгж бодож харцах юм бол энэ эмэгтэй одоо ингээд заавал бидрээс юм сурах гээд тахтай биш. Зүгээр ингээд өөрөө амархан болчих юм бол бид нар бас амархан байна. Тэгээд ингээд нэг юм бодох хэрэгтэйсэн байгаа байхгүй. Тэгээ заавал ингээд бидэртээ ингээд одоо ажлын бус цагаар ингээд юм яриад амьдралаа яриадах шаардлагагүй шүү дээ. Зүгээр л ингээд нөгөө өөрийнхөө одоо нөгөө хүнийг сонсох өөрийнхөө одоо гаргаж байгаа юмд хүмүүст ингэж хүрээд байна гэдгээ нэг талаараа анзаарах. Тэр чинь нөгөө нэг хүмүүс анзаарч байгаа хүмүүс харагдана шүү дээ. Одоо энэ хүн ингээд жоохон хичээж их гээд анзаарч байгаа юм байна да гэж бодонгод бид нар бас арай нөгөө нэг юм арцхад амархан болж эхэлж байгаа. Нөгөө нэг ерөөсө хаалт ингээд эхнээсээ ингээд тавьчихгаар чинь нөгөө яаж ч хүн ингээд нөгөө нэг одоо тэр хүнтэй гоё ингээд гоё бай гэж бодсон ч гэсэндээ ингээд нөгөө сэтгэл гарахгүй байгаа даа бас юм байгаа даа. Тэгэхээр ингээд halfway people should be halfway there. Yeah. За энэ 5 бүрэлдэхүүн бол ингээд дуусчихж байгаа. Тэгээд мэдээж тэр номон дээр болохоор амар олон зүйлүүд байсан л та. Гэтэ ингээд яг хамгийн чухал гэсэн хэсэг нь л надад энэ санагдсан болохоор энэ 5-ыг ярьчлаа. Тэгээд хоёулаа одоо тестээ хийж үзье заяа. Тэгээд би бас нэг тест байсан. Би тэрийг нэг саасна гэх. Бас нэг тест байсан. Би тэрийг тамираад явуулчих. Саяны өмнөх явуулсан нь болохоор амар айгүй урт асуултууд юм шиг санагчлаа. Бараг 100 асуулт байсан байхгүй. It's okay. Энийг тэгээд хэрвээ бүглмөр байгаа хүн хамт бүглөөд бас явж болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд яг хөө энэ хүртэл ингээд сонсоод окей гэж бодож байгаа бол бас ингээд хайчих болохоор байгаа байхгүй. Тэгээд энэс цаашаа тест бүглмөр байгаа хүмүүс ах юм бол ингээд үргэлжлүүлээд бас сонсож болно шүү дээ. Yeah. Like битэрийн үр дүнг бас сонсож байна. Аха. Тий. За би тэгээ шинэ линк явуулсан. Тэрийг хоёлаа хий. Би энэ шинэ линк дээрх байгааг нь ердөөсөө эхэлж үзээгүй. Тэгэхээр хоёлаа яг адилхан цагаас эхэлж байгаа гэсэн үг. Just to be fair. За тэгээд асуулт 1 2 гээд хоёлаа ярилцсангаа би энийг сонгож ийн, энийг сонгож ийн гэд яриад яваа тий. За тэгээ. За 10 минут болсон юм байна тий. Окей. За нэг нь my emotions generally have гэд 2 сонголт байгаа юм тий. Миний сэтгэл хөдлөл намайг яаж ажиллахад айгүй өндөр нөлөө үзүүлдэг ээ.
Эсвэл доотлол нь болохоор нэг нөлөө үзүүлдэг гэдэг тийм сонголт. Yeah. I think it's a strong impact. That's Yeah, the business. me too. We have emotional. Yeah. Яаж ажиллаж байгаад минь маш том нөлөө үзүүлдэг. За хоёр дахь нь болохоор I'm generally guided by гингүүтээ my goals and values or other goals and values. Others goals and values. Тэгэхээр би миний одоо тийм миний зорилго болоод үнэс зүйл маань ихэнхдээ юулээ I'm generally guided by. Яг ерөнхийдөө өөрийнхөө гоолоор эсвэл бусад хүмүүсийн гоолоор guided болдог гэж байна. Би уг нь нэгийг нь бүгэлмөр одоо зөвхөн өөрийнхөө гол болон голлогоор ажилтдаг гэж тавьмаар байгаа ч гэсэн I'm not like that. Надад бусад хүмүүсийн юу гэж хэлж байгаа, бусад хүмүүсийн харж байгаа өнцөг гэдэг надад амар нөлөөлдөг. Би газараа ингээ бас ингээ нөгөө нэг шийдвэр гаргахдаа бас айгүй муу бусдаа зөвлөж бас гаргах туртай байдаг. Бус хүмүүсийн юу гэж бодож байгаа. Тэгэхээр хоёр дахь нь сонголоо. За би нэгтгэнэ. Okay. За. When I'm under pressure, I generally have changed behaviors from normal or behaviors that remain unchanged. Яг амар их нөлөөнд автцсан үедээ одоо нөгөө амар их pressure-тлаад хэцүү байгаа үедээ нормалаасаа илүү өөрчлөгдсөн зан аш гаргадаг. Эсвэл нэг зан аш гаргадаггүй. Нэг өөрчлөгддөггүй. Тий. Би болохоор угаасаа би ингээд ямар нэгэн pressured байхаа үед миний зан байдал амар өөрчлөгддөг өө. Угаас тэрийг admit хийя. Амар мяа болдог. Under pressure ажиллаж байгаа. Би ажлынхаа юмн дээр бол амар тэгж under pressure ажиллаж чадна л гэж бодож байгаа шүү дээ. Миний яг асуулт нь шүү дээ. Хэрэг чиний дээр normal чинь changed behavior байвал what do you answer that? You know, одоо чиний ингээд өөрчлөгддөг юу чинь чиний normal байвал how do I answer this question? This is so hard. Remain unchanged юм шүү тэгэхээр чинь зөв normal байх юм бол тий энэ нэг харж байгаа үзэл шалтгаалж байгаа байхгүй. Би одоо жишээлбэл юм болгонд ингээ өөр зан гаргадаг тий. Одоо ингээд одоо жишээлбэл жоохон project орохоор уйлаад байдаг болол уг нь л энэ миний уйлдаг чинь normal юм уу эсвэл уйлаад байгаа нь миний normal биш цан юм уу? It's so complicated. I don't know how to answer this. Би байнга л уйлж яадаг гэлээ. Гэтэ минийх change юм шиг байна нөгөө хаяа уйлгаа болчихдог л тоо. Дөрөвдөх нь I generally learn most by actively doing activities or from reflecting on past experiences. Би ихэнхдээ юмаа хийж иж сурдаг эсвэл өнгөрсөн туршлага дээрээс үндэслэж сурдаг. Эхнийх нь байна. Би юмаа хийж иж сурдаг баг. Нэг амар reflect энэ хийж бас чаддаггүй байх шүү. Би аюусаа reflect хийдэг. I think it's хоёр дахь нь биш үү? Тэ нөгөө би амар хөнгөрсөн юм боддог. Хүчнээ тэрийг admit хийх дургуй ч гэсэнтэй ингээ өнгөрснөө бодож тэрэн дээр ингээ дараа ингэх үедтэй тэгэх үедтэй гэж боддог болохоор энэ яг хоёр дахь нь биш үү? За тав дахь question. Би ерөнхийдөө I generally have a good sense of humor about myself or take myself seriously. Би humorтай хаа I think. Yeah. Би ч гэсэн чамайг тэгж бодож байна. Би өөрөө ихтгэхээс serious авч үздэггүй. Yeah. Би ерөөсөө өөрийгөө serious нь авч үздэггүй гэж бастай. I think I'm like actually not serious at all.
Зүр өөрөө Яг тоглол хийж байдаг. тий. Энэ яхаа өөрчлөгдсөн ч би ихлээр өөрийгөө айгуу serious авч үздэг байсан баг. Би ингэж тахад яга хүмүүс ингэж байгаа юм бол гэдэг юм тийм боддог гэж байгаа. Одоо болохоор уг nothing is serious. Хүмүүс ингэж уусаа юу гэдэг. Яа өөрчлөгдсөн юм байна. За 6 дахь. I present myself with self-assurance and having presence, or I present myself with some confidence and cautiousness. Ойлгодгүй гэж. Одоо нэгтгэн яг гинэ би ерөнхийдөө бусдад өөрийгөө харуулахтай штэ. Өөртөө айгу ингээд контент гэх юм уу одоо өөрийгөө айгу сайн мэддэг. Тэгээд ингээд бусдад нөлөө үзүүлдэг хүн юм болов. And хоёр дахь нь болохоор амар өөртөө ихтэй байдаг. Like амар ч биш дунд зэргийн ихтэй тэгээд айгу болгоомжтой харцдаг ч юм уу те. Хоёр дахь нь Бэлстэй амар боломжтой. Би болгоомжтой харьцдаггүй байсан чинь харьцах ёстойгоо ойлгоод байгаа шүү дээ. Сонгох. Яг одоо байгаагаа л сонгоо. Одоо байгаагаа чадраа сонгоо. Some confidence. Oh shit. Би нэг хүнээс мессеж авлаа. Намайг чимээгүй гинэ. За дээ нэхгүйгээр ярих нь шүү. Нэхгүйгээр ярих нь ш манайхаа. I present myself with self-assurance and having presence. Oh, cautiousness. Okay, одоо жоохон болгоомжтой харьцчихъя гэж бодсон. Хоёр дахь сонголоо. За 7. За 7 дахь нь ямар нэгэн тодорхойгүй байдал эсвэл дарамттай байх үед би үргэлж decisive шийдвэрээ хурдан гаргаж сайн шийдвэр гаргадаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт зөв шийдвэр гаргахын тулд маш анхааралтай ханддаг. Тодорхойгүй байдал болон дарамттай үед би бол зүгээр нүдэн анал за нэг нь л яа гэлдэг. Би юус анхаарал тийм амар. Тийм. Би эхнийхэн бас сонгох юм байна. Би ерөөсөө тэгэж амар гүн бодоод юу яахгүй. Угаасаа nothing serious. Зөв шийдвэр гэж угаасаа байхгүй юм санагдаад байна шүү. Тэгээд угаасаа бодлоод ингэж нөгөө нэг хурдан decisive байхгүй бол амар тэр бодол дотроо ингээд амар төөрөн шүү дээ. Төөрчих гээд. За 8 дахь нь I always voice views that are unpopular and go out in a limb or what is right. I always voice views that most others agree with and support. Ер нь л өөрөө өөрийнхөө бусны эсрэг байсан ч гэсэн өөрөө өөрийнхөө зөв гэж үзэж гинүү эсвэл бусдыг дагахуул гэсэн үг юм байна л да тий. Би бол нэг байхыг амар их хүсдэг. Гэхдээ би хоёр дахь нь дандаа байдаг л да. Нөгөө herd mentality гэдэг шиг. Тийм. Гэхдээ энэ яг амар хоёр үзэгтэй байгаа байхгүй. Би одоо жишээлбэл өөрөө юм бодцсон тэрэндээ зөвгээ бодчих юм бол бусдын бодол юусаа хамаагүй болчдөг заримдаа. Заримдаа гэхдээ бус хүмүүсийн бодлыг амар сонсмоор байдаг. Тэгэхээр одоо за ихэвчлэн гэдгээр л яах юм те. За хоёр дахь сонголоо. За. За асуулт. I always like to take on new challenges or maintain the status quo гэнэ. Яа, яг адилхан. Нэгтийг нь би ингээд take on new challenges хийх хэрэгтэй гэж бодож байгаа боловч би дандаа л байгаа байдлаар л байдаг. Sorry гэж байна. Би шинэ challenge би үгүй амар лоо equal ахаа яа. No, би ингээ энийг бараг хийж явахдаа think I have low EQ гэж асуудаг юм. Гэхдээ хоёлаа энэ их яг хуу зарим их юмдээ зөрж ийн тий. Тийм байна. Би амар challenge амар дуртай.
Тэгээ нэг газараа байх дурггүй дандаа шинэ юм үзмээр байдаг болохоор нэгтгэн сонголоо. За 10 дахь нь I generally inspire confidence in others or I generally rely on others' confidence. I think it's first one. Бус хүмүүст confidence өгөх амар дуртай байдаг. Empower хийх дуртай. Би ч гэсэн ер нь бол тийм. Ихнийх нь. 11 нь I generally allow my emotions and moods to impact on my behaviors or keep my disruptive emotions and impulses under control. That's нэгтгэх юм байна. Яа, нэгтгэх behavior зангаш тодорхойлуулаад өгдөг. Яа, definitely me. Okay. Би амар шивэнцэн явжтныг мэдсэн чинь чамайг даад. Би инээж болно шүү дээ. За 12 дахь нь. За when I'm under pressure, I get easily distracted in other things. Or when I'm under pressure, I think clearly and stay focused. Нэгтгэх нь. Нэгтгэх нь үү? Би хоёр дахь нь зөв хариулт гэдэг мэдэж байгаа ч гэсэн нэгтгэх нэ гэж хэлсэн. Яг үнэ. I always do as I say I will do or I always do only what I have to do. Нэгтгэх нь. Би юус ялгаж чаддаг юм. Have to do-гээ мэдж байгаа ч гэсэн тий. Хэрэггүй юм хийнгээ хэлсэн бол бас тэр хэрэггүй юм хийгээлээдэг юм түүхтэй. Би ч гэсэн нэгтгэл сонгох юм байна. Амар би гэсэн юу хүсэж байгаа гэдгээ амар тодорхойлох дуртай. Юу их хвчлэн тэрэн тэгэл миний сэтгэл хөдлөлөөр яг юу хиймээрэн тэрийгэ шийдэд хийчдэг нэг тийм болохоор ихнийхэн сонголоо. За 14. Trust by others is automatically given to me. Trust by others is built through reliability and authenticity. Бусдаас нөгөө нэг итгэл авах нь надад автоматар ирчдэг. Эсвэл reliability and authenticity. Тэг хоёр дахь нь юм шиг байна. Миний би хүмүүснийх нь хаа. Би хүмүүст нөгөө нэг өөрийгөө итгэж болох хүн гэдгийг харуулахын тулд хэлсэн юм аа би ингээд заавал хийж миний хувьд ингээд тэр надад амар үнцэнтэй болоод идэх байхгүй. Тэгвэл би өөрөө хинч биш болчих юм шиг санагдаад. За 15. I'm always flexible in how I see events or I'm always able to see events for what they are. Яг юу гэдгийг нь ямар байгааг нь яг байгаар нь харна гэж байгаа юм тий. Нэгтгэх нь болохоор айгу flexible ханддаг юмнуудыг харж байгаа. Окей, би өмнө хоёр дахь нь нэсэн удаа болохоор flexible болсон. Тий, хоёр нэгтгэх нь хаа. Шууд ч тийм харцгаа юм гэж байх те. За 16. During changing situations, I always work hard to try and keep up with the demands or smoothly handle multiple demands and shifting priorities. Хоёр дахь. Тий, хоёр дахь нь хаа. Дандаа өөрчлөгдөж with priorities. За 17. I always set myself challenging goals or I always complete the goals that are set for me. Би нэгтгэн. Би хоёр дахь нь би хизээч өөртөө тийм challenging goal байхгүй тийм. Happen болчдөг гэж бастай хүмүүс өгж байгаа. За 18. When obstacles and setbacks occur in pursuing my goals, I always readjust the goals and or expectations, or I always persist in seeking the goal despite what has happened.
I read just everything. Энэ бас ойлгомжтой. Тэгээ obstacle таарах юм бол readjust хийх л та. Тийм би priorities-а дандаа өөрчлөөд идэх амар лайтай. Тэгээ уусаа I know second is the better answer. Нөгөө нэг өөртнийхөө гоолтой аяга үнэж байна байх ёстой л хальтай. Гэхдээ би байнга өөрчлөгдөж яадаг. Амар impulsive. За 19 дэх нь. Ерөнхийдөө надаас нөгөө нэг хүлээгдсэн зүйлээс илүүг бүтээхийг хүсдэг. Одоо илүү гоолыг даахыг хүсдэг. Эсвэл надаас шалтгаалж байгаа нэг хүлээгдсэн юм аа яг л тэрнгээр нь тэр юм аа дагаж хийдэг. Илүү хийхийг би бол хүсдэг. Би ч гэсэн илүү их хүсдэг. Яаж игээд. Тий. Тэр нь амар тийм надад мотивашн ядаргаатай. Гэтэ тэргээ би бас өөрчлөх хэрэгтэй. Уул нь надаас expect хийж байгаа юм аа л би яг хиймээр байдаг гэж бас тийм. Гэтэ яалч утсан ингээд цаанаасаа ингээд гэсэн юм ядаргаатай илүү гарч гад байдаг. Гарах ёстой ч юм шиг. Тий. За 20. When I identify opportunities, I am always uncertain about whether to pursue the opportunity or proactive in pursuing the opportunity. Шинэ боломжуудыг харсан identify хийсэн үедээ тэрийг даах уугүй юу гэдэг дээр дандаа эргэлздэг. Эсвэл тэр боломжийг нөгөө нэг бүтээх одоо яахын тулд байнга бүх зүйлийг одоо нөгөө нэг хичээдэг одоо нөгөө бүх зүйлийг хийдэг тэрийг бий болгохын тулд гэж байгаа шүү дээ. Би бол always uncertain about whether to pursue the opportunity. Би хоёр дахь нь баха. Чаленжийн юмнуудад хэцүү дургуйч гэсэн хэрвээ би боломжгүй харчих юм бол надад хэцүү байгаа ч гэсэн хийхээс өөр хийх нь надад илүү дээр гэж боддог учраас би арай боломжийг хатахыг хичээдэг л тээ. Би болохоор ихнийх нь юм. I know second answer is the best one гэхдээ би бол амар ингээ эргэлзээд идэв бүх юм дээр. Yeah, group differences are always causing difficulties and unrest. First understood and valued. Юу гэсэн юм бол одоо нөгөө олон хүмүүс зэрэг нөгөө хамт байхаар дунд ингээд тийм юунууд гарна штэ. Одоо opinion difference тий. Тэр нь ингээд айгу хэцүү чамаа тохгүй байлгадаг. Эсвэл тэр өөр байгаа нь илүү ойлгож илүү хүндлэгддэг тий. Нэг надад хоёр дахь нь юм шиг байна. Хүний өөр байгаа нь надад илүү үнцэтэй санагддаг нөгөө бусдын үгийг даахгүй байна да гэж бодохоор нөгөө нэг илүү хүндэтгэх тийм юм болоод идэг. Окей, 22. When I see bias, when I see bias and intolerance, I always challenge the initiating people or turn a blind eye and ignore it. Being bias болон байж болох зүйлийг харахаараа үргэлж нөө анхдагч байхад одоо зүгээр байдаг. Эсвэл би зүгээр л нэнтэй анаа л өнгөрдөг. Үгүй нөгөө ингэж юм шүү нөгөө бус хүмүүс ингээд айгу чамаас одоо өөр бодолтой те biasтай эсвэл юм байх юм бол тэр хүмүүсийн бодлыг энэ чаленж хийдэг. Эсвэл энэ хүн ингээд эсвэл өөр бодолтой юм байна даа гэж хаяал игнорлцдаг. That's a better one. Тэнхтэй хайдаг.
Чи юу хайчтай юм шүү дээ. Би болохоор дандаа Тийм. challenge хийгээд. Чиний яг бодол чи яагаад зөв гэж бодоод байгаа юм гээд. Би өөрөө тэр талаар боддоогүй байсан ч гэсэн тэгж бодсон хүмүүсийг challenge хийх нь надад ингээд амар Тийм. Тэр нь бол хэрэгтэй ах л та. юу яадаг юм satisfaction өгдөг нөгөө яг тэнгууд би тэр хүнд тайлбарлах юм бол тэр нь санал нийлчих юм бол окей. That's interesting гэдэг амар хүндэтгэл үүсгэж байдаг. За 23 дахь нь I always help out based on the tasks others need help with or understanding others' needs and feelings. I will Би хоёр дахь нь. Тийм хоёр дахь нь баха Аа. таскн дээр нь зориулаад. So I always listen to the important words being said, or I always listen well and am attentive to emotional cues. Би хоёр дахь нь. Яа, би нэгтгэх нь. Аа. So others' perspectives are always understood and sensitivity shown, or others' perspectives are always clouding the issues and getting us off track. Нэгтгэх нь. Бус хүмүүсийн нөгөө нэг харж байгаа өнцөг тэдрийг нөгөө нэг сонсох нь нөгөө асуудлыг ойлгоход илүү тусалдаг гэж байгаа юм шиг байна тий. Хоёр дахь нь болохоор яг гол асуудлыг болохгүй төөрүүлээд идэг гэж байгаа шиг. Тийм extreme үгнүүд айгүй хэцүү юм. Always гэхэр чинь амар сонирхолч байгаа юм. It's not always, it's sometimes. It's not always, yeah. Mostly тий. За 26 нь I always find social networks in the organization get in the way of delivering performance or help create better decision networks. Help create better decision networks. Social networks in the organization. Okay. Yeah, I think so too. Yeah, I always use informal key power relationship to get what I need, or I always use formal decision networks to get what I need. Нэгтгэх нь informal. Нэгтгэх нь бас. За. 28 I always give customers what they ask for, or I always understand customers' needs and match products and services. Наш яг миний area зөвхөн яг юу гэж байгаа хүмүүсийг хчлэн мэддэггүй юм шиг санагдаад байдаг. Тийм болохоор offer хийдэг учраас нөгөө хэлхээс өмнө offer хийдэг. Тэгээд whether they like sometimes they even change the decision. So yeah, I always act as a trusted advisor to the customer, or I always tell the customer what they want to hear. Тавкод мэдгүй штэ. Амар тийм customer-тай амар хэршилцээд байгаа болохоор. Customer гэж биш чи эсвэл найзаатай хараад үзгүй. Одоо жишээлбэл чи найзынхаа яг хүсэж байгаа үгийг хэлхийг хүсэх үү эсвэл Oh yeah, okay. Яг хүсэж байгаа үгийг хэлхийг бодно. Ямар зөв юм. Би нэгтгэн сонгоно. Яг хүсэж байгаа үгийг хэлдэг л дээ. Гэхдээ not all the time. Sometimes би амар тэгж бодоод идэв шүү дээ. Хүмүүс угаасаа сонсохыг хүснээ л сонсдог баггүй юу? Угаасаа л тийм. Би ингээд сонсохыг хүсэхгүй байгаа юм хэлэх юм бол угаасаа тэрийг хүлээж авахгүй. Тэгэхээр that makes sense. Гэхдээ би нэгтгэл сонголоо. За increasing customer satisfaction and loyalty is always part of the way I work or is not important in achieving the sale. It's always important. Nick. What do you mean? Yeah. The The vision
and mission are always given to staff so they know where we're going, or used to inspire groups, individuals. Given to staff, so no, it's actually for no, нэг баха. Ёо. За нэг бах. Би хоёр дахь сонголоо. Yeah. I always let people know of the behaviors expected, or I always model the behaviors expected of others. Энэ юу гэсэн үг чи тайлбарлалтаа би ойлгохгүй. Let people know of the behaviors expected. Би ингээ хүмүүсээс ямар зан авир хүлээж байгаагаа мэдүүлдэг. Эсвэл би үргэлж ингээд ямар зан байдал хүмүүсээс expect хийж байгаа үзүүлдэг. Би нэгтгэн юм байна. I always give assignments to people who can get the job done and do it well, or I always give assignments to people who will grow and develop as a result of the challenge. Ихнийх нь хаа. Амар муу менежер байхаар байдаг настай. Ерөөс. За. Winning people over. Winning people over is something that I find difficult to do, or winning people over is something I'm very good at. Not to brag гэхдээ би амар good юм шиг санагддаг. Би амар муухай. I always communicate in a way that everyone understands what I'm saying, or I always communicate in a way that seeks mutual understanding and full information sharing. Чи нэг баха. Хүмүүс намайг ойлгохоор юм шиг би харьцуулах тийм.Илцгаартай. Тэний хүн ойлгохоор юм шиг яриад айгу гоё яадаг гэж бастай. I always go along with the changes being driven by others, or I always recognize the need for changes and remove barriers. Би хоёр дахь. I'm always like this. Найзуудтай жисэн, эсвэл ямар ч хүмүүстэйсэн ямар нэг юм өөрчлөлт хэрэгтэй гэж бодох юм бол өөрийнхөө хэмжээнд тэр юм хаалтуудаа ерөнхийдөө байхгүй болгочтой. Яа, нэгтгэн sorry гэж байна. За 37 дахь нь I always handle difficult people in a straightforward and direct manner, or with a diplomacy and tact. Би хоёр дахь нь straightforward тахан хизээж doesn't get resolved by need all the time. Жохон хавчуурах хэрэгтэй юм шиг санагддаг. Жохон нэг тийм нөгөө нэг хүндлэх тэр илүү impactful. Би яг бол дундуур нь л баймаар байна гэхдээ diplomacy илүү сайн учраас би тэрийг сонгож байна. I always seek out relationships that are mutually beneficial or will help me achieve my end goal. Mutually beneficial. Yeah. Хүнийг ашиглах тиймэрхүү юмнаас жоохон айдаг. За 39. I generally have a stronger focus on tasks rather than relationships, or I generally have a balanced focus on tasks and relationships. Хоёр дахь. Хүмүүстэй харилцаа надад амар чухал гэдэг. Зөвхөн таскаас илүү. Гэхдээ ажил нэг personal life хоёр амар эсрэг юм шиг санагдаад байна да. За яг би нэгтгэн сонгож байгаас. Чи яриа logical юм шиг надад санагддаг. Okay, дүч. Хамгийн сүүлийнх нь when I work with teams, I always make it clear what I expect members to do, or I always draw all members into enthusiastic participation. Би хоёр дахь. Яа, нэгтгэн. За score test. Okay. Юу гараад ирвэ? За чиний хэдэн?
self awareness 10-аас юм биш үү те? 10-аас юм байна. За self awareness нь болсон чинь 6. Минийх 7. Self management 6. 6. Self awareness 5. 10. Wow. Relationship management 9. 3. Би бас ихгүй амар муутай юм байна уу манайхаа гэж байна. Бүгд 10-аас юм байх хэвээр. Миний relationship management хамгийн бага нь шүү дээ. Social skill гэсэн үг шүү дээ, тий? Чи яаж 3 удаа айдаа? I have no idea. Гэтэ одоо ингээл би relationship энэ нөө social skill дээрээ ажиллах хэрэгтэй гэдэг нь ингээл харагдаж байна л да. Тэгээ бас social awareness self awareness биш social awareness юм биш те. Энэ 5 энэ бас айгүй юм байна. Okay, I think it's би болохоор self management угаасаа муутайгаа л мэднэ. Өөрийгөө зохицуулахтай юм уу? Гэхдээ нөгөө миний social awareness айгүй сайн 10-тай юм байна. Хүмүүстэй харилцаад угаасаа надад айгүй амархан байдаг нөгөө яг хэцүү байдаг ч гэсэнтэй амархан үедээ бол айгүй амархан санагддаг нөгөө хүмүүсийн асуудал эдрийн сонсоол тэгэл зөвлөгөө илэрхийлэх тиймэрхүү юмнууд дээр надад нэг амар хүнд байдаг байхгүй асуудлыг сонсох юм яах гэдэг нь тэгээд relationship management нь гэсэн нөгөө хүмүүстэй харилцаа үүсгээд тэрийг авч явах нь надад comes easier I think тэр нөгөө харьцахгүй байгаа хүмүүстэйгээ буцаал юу хийж байгаа эдэргээл ингээ нөгөө тэдрийг нөгөө мент хийх харилцаагаа илүү сайжруулах тиймэрхүү юм би амар дуртай болохоор л тэгээд байгаа. Гоё чадвар байна. Чиний хамгийн муу нөгөө чадвар нь self management 6-тай байсан шүү дээ. 6-тай болов уу? Тий, 6. Миний хамгийн өндөр нь self management 6-тай байдаг гэсэн. За яах вэ? Би хичээний манайхаа. Энэ self management дээр ямар хүмүүс нь 10 аваад байгаа юм бол I don't get it. Self controlтой хүмүүс нь л 10 аваад амар self controlлах тий. Энэ so interesting. Маш ууртай асуултууд байла. 100 асуултаас тэгтээ хамаагүй дээрэлээ тий. Тий. Энэ хамаагүй амар manageable л тэр 100 болохоор бүр хүмүүс яхаа бит хоёр нөгөө линкэн дээр нүлдээ чи тэгээд тусдаа үзвэл тий. Өөртөө ороод өөртөө бас шалгаж болно шүү. За энэ хүртэл сонссон бол бараг сонсог байх та. Энэ хүртэл сонссон бол зөндөө баярлалаа. Тэгээд Анукатерийг сонсож зөндөө суусанд баярлалаа. Анукад хэлэх юм байна уу? Ийм гой сэдв гаргаад тэгээд судалгаа хийгээд гой ийм тест олсон минь одоо баярлалаа. Тэгээд ийм IQ дуусаа би амар дуртай болохоор яг миний нэг ийм одоо яг ярмаар бодож авдаг юмнуудтай амар таарад айгүй их юм бас ярьлаа. Тэгээд тэгээ манай өрөөний ажидлын охин хөрхи унтмаар байгаах тэгээд утаан яриад би амар чанга нэгэдсэн хөрхи тэгээд нөгөө хана айгүй нэмгүн болохоор бит хоёрын юу яагаад вэ тэгээд гэхдээ яг нэлийн гоё урт анги боллоо тэгээд дараачийн ангиараа уулзцгаая тий. Тэгээ. За, энэ үрслэнс баярлалаа. Түр бай.